За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн мань зочноор стример Ганх мөрөн маань хөрөлцөн ирсэн байна. За сайн байцгаана. Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Яг нэг 4 хоногор Монголд хүрээд ирсэн чин бас азар нэг те Instagram story гэсэн ачаар харин ундраа холбогдоод тэгээд нэг подкастт орчих гээд би бас яг үнэндээ бол нэг ингээд подкаст заавалжгүй орох шаардлагатай хүн юу гэдэгтэй жоохон өөртөө эргэлзэлтэй байсан мөртлөө яварч байсан. Өрсөнд баярлаа. Тэгээд яварч байсан энэ бол миний Монгол хэлээр оролцож байгаа баг анхны подкаст байх амьдралд. Ямар гоё юм. Тийм болохоор жоохон ичж байгаа юм байгаа шүү. Жоохон бас монголоор дутуу ярьцдаг юм байгаа шүү. Тийм болохоор зарим хүмүүс бас ойлгоорой. Зүгээр шүү. Үнэн тоохгүй шүү. Тий. За Ганх мөрөнгийн маань хувьд одоо нэг стример гэд хэлж байгаа шүү те. Одоо энэ стример гэдэг нь яг ямар одоо хүмүүсийг стример гэдгийг зүгээр нэг бичлэг хийгээд явах хүмүүсээс юугаараа ялгардгийг гоё энэ талаараа гоё ярилцъя. За ер нь бол юм ба. Би бас өөрийгөө бас жоон танилцуулбал би бас пошт хүссэн. 5 сартаа пошт очиод тэгээд пошт амьдрдیں۔ Тэгээд нэг ингэ сонин маягаар явж байгаа. Тэгээд манай нэг өөр нэг найз стример байснаа тэр нь өөр тийшээ нүүж явахдаа намайг нэг хальт ороод миний өмнөөс жоон хийгээд өчгээд бол манай үзэгчнэр бас үзмээр нэгэд. Тэгээд би нэг амьдралтай анхны удаа нэг тэгэж сонин маягаар стрим хийгээд тэгээд тэр нь яваанда ерөөхдөө бол гайгүй болсон нэг юм түүх байгаа. Тэгээ стример гэвэл ерөөхдөө бол лайваар ямар нэгэн маягаар шүү дээ. Яг одоо ямар ч мэдгүй кат хийхгүй, ямар нэгэн эдит хийхгүй зүгээр яг л стрим биш дээ явуулаад тэгээд лайв стрим гэж угаас нэрлэж байгаа юм чи яг лайв ямар нэгэн маягаар бичлэг явуулдаг хүмүүсийг л одоо стример гэдэг л бах та. Тэгээ яг YouTube эдрийг бодвол ялчгүй бүх юм яг амьдаар явж байгаа юм болохоор хүмүүсүүдээ бас харьцах боломж гарч иж байхгүй юу яг тэр секунд. Тэгэхээр нэг юм бас хүмүүс одоогийн нэрлэлээр бол нэг юм parasocial маягийн нэг тийм юм үүсчихдээ яг л үзэгчнэр одоо миний яг стримэнд дэвш нөлөөлөх чадвартай. Би өвчтэй одоо үзэгчнэртэй яг тэр секундэд бас ярилцах боломжтой гэдэг өвчтэй нэг арай том давуу тал юм болов уу гэж боддог. Тэгээд нөгөө сүүлч гэжтэй ерөнхий ингээ анзаараад тахаар Ганхагийн хувьд энэ нэг Монголдын нэг юм тоглолтууд дээр ингээд айгүйх байгаад байдаг те. Би тэрийг ингээ харчаад энэ яг тэгэхээр тэр Монголын баг нэг төлөөлөгч гэж ойлгох уу? Тий яг уу юм ба бүр хамгийн анх Монголс бүр OG Монголс 16-нд тэр IM Taipei очиж байхад би угаасаа тэр тоглолтуудыг үзээд тэгээд Katowice гэхэр яг Польшийн хотод хүрэлцэн ирнэ гэж сонссон болохоор ер нь тэр хугацаанаас хойш ерөөхдөө бас хамгийн анх бүр OG Монголсынхантай нэг ганц 2 хүнтэй холбогдож яаж туслах боломжтой вэ? Польшд ирвэл те ямар нэгэн маягаар ядаж машинаар үйлчлээд туслах уу гэсэн маягаар эхлээд тэгээд яг уу би бол угаасаа Монголын контракт нийлэн тэр урт хугацаанд үзэж байгаагийн ачаар бас анх IDC гарч ирж байхад бас тэр Katowice-д ирж байхад бас тосож аваад ч юм уу эсвэл ямар ч лээсэн хамт өвчтэй бас дэлгүүрэх хоршоо оруулаад нэг тэгж танилцаж явж байгаад тэгээд өөрөө тэр хооронд бас нэг жоон стример болоод стримэлдэг болсноос хойш ерөөхдөө бид нэр хамтран ажиллаад яг одоо бол нэг official миний нэг юм ажил гэвэл бол Монголс багийн амбассадор гэж байна. Тийм болохоор илч гэдэг үлээ те. Тийм Монголс багийн илч төлөөлөгч байгаа. Ямар ч байсан пошто гэх юм уу, ер нь дэлхий дээр гэх юм мэдгүй яг тэр манай нэг юм бас хамтын ажиллаж байгаа хүрээн өштэй хаяа амар тийлэл хаяа айгу багсдаг болохоор яг ямар төвшин дээр явж байгааг нь хэлэхэд айгу хэцүү. Бас миний стримний хажуугаар бас хийдэг юм нь юу вэ гэвэл би бол бас жоохон пошто бол нэг жоохон e-sport journalist / talent гэж нэрлээд байдаг нэг тиймэрхүү бас юм хийж байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл одоо Монголд Meta те Kayах ерөөхдөө Meta суугийн Kayach одоо Монголын хамгийн том контрын тайлбарлагч бол би өштэй Porsche-ийн хамгийн том тайлбарлагч Isaac гэдэг хүнтэй хамтраад тэгээд их зарим тэмцээнүүдээр намайг өштэй явуулаад би тэрүүгээс ер нь үзэгчийн зүгээс энэ тэмцээнүүд яаж харагддаг вэ? Үн төгрөг яаж харагддгийг жишээ нь хоол лундан тэнцээ худалдаж авах хэр үнэтэй байдгийг тийшээ явуул ямар experience авдаг гэдэг юмыг өштэй би цаанаас нь очоод бичлэг хийгээд хаяада нэг ингээд хагас финалуудын дундуур нэг жоохон цаг мэг
ингээд зүгээр л нэг ингээд бид нэр цагийн дараа буцаж ирэх гэсэн нэг юм тоо байсны оронд би орж ирээд чинь би яг лайв стрим хийдэг байхгүй юу. Тийм болохоор би ерөөхдөө одоо сүүлийн үед бол ер нь дэлхийн бүх том тэмцээнүүд дээр ерөөхдөө жоохон яваад байгаа. Тэгээд бас одоо IMG-д маань одоо нэгтгэхэд эхлэх жаам болохоор бас яг нэгэнд хятад явж амжин цамаар монголоор ороод нэгтэй бас ганц хоёр ажлуудаа зохицуулах гэж хурж ирсэн байгаамаа. Тэгээд одоо нөгөө нэг тэр нэг том тэмцээнүүд одоо ер нь тэмцээнүүд дээр тэндийг стрим хийгээд ингэ байж хаад тэр хүмүүсийн тэр нэг юм баяр догтлол гээл бүх юм байгаа штэ. Яг амьд тайзан дээрээс харах мэдрэмж ер нь яг ямар байдгийг. Амьд тайз бол угаасаа шал лонд. Ялангуяа бол дэлхийн тэр хамгийн том нэг юм Катовице байна те, колони байна. Яг мейжер орж үзээгүй байгаа. Тэгээд энэ жил одоо Будапештийн мейжер болохоор яг Будапештийн мейжерийг яг өөрийнхөө нэг юм те биеэр оролцоод мэдрэнэ гэж бодож чад. Гэтэ угаасаа үзэгчнэртэй үзэх бол шал ондоо. Одоо угаасаа ялангуяа монголчууд нэг миний анзаараад байхаар бол сакс бол бас Монголд амар сайн хөгжөөд байгаа шүү дээ. Тэгэхээр шүү дээ хүмүүсүүд гэрээсээ сакс үзэх тэгснэ чинь одоо UG Arena ороод тэгээд хүмүүсүүдтэй хамт баярлж хашгирах те ямар гоё билээ гэдэг тэр мэдрэмжийг авч байгааг бодвол тэр 10,000 хүн 20,000 хүн зэрэг үзэж байгаа. Тэгээд яг нэг ялангуяа одоо Монголд тоглоод яг нэг манай Монголд тоглож бол нэг эсрэг 2 нэг эсрэг 3 клач хийхээр бүр тэр дэлбэрж байгаа тэр мэдрэмж бол угаасаа тайлбарлахад айгүй хэцүү. Угаасаа очиж өөрөө л мэдрэхгүй юм бол тийм боломжгүй. Тэгэхээр амар айгүй галзуу. Ялангуяа тэгээд тэр жишээ нь бол яг энэ жилийн Америкт болсон мейжер дээр одоо Монголс яг нэг мап авч яхад тэр мэдрэмж бүр амар байсан баха. Даанчиг Америкийн виз байхгүй байсан болохоор явж чадаагүй. Харамсалтай. Гэтэ угаасаа гоё энэ дараагийнх нь гоё тайснууд угаасаа хүлээж байгаа. Тэгэж найдаж байна. Тийм шүү дээ. Ер нь бол гайгүй. Одоо бол угаасаа тэр явах зам бол ерөөхдөө гайгүй төлцсөн шүү дээ. Одоо IMG-д яваад яг Хонконгийн Blast руу явахгүй. Гэхдээ major тэмцээн угаасаа Будапешт болж байгаа болохоор манайхаас нэг нислэгээр бол нэг цаг хагас нисдэг юм. Тэгээд хоёр талдаа билет нэг 100 евро л бол тэгээд л хямдхан нислэгээр явдаг болохоор. Тэгэл ерөөхдөө бол Budapest Major Stage 1-ээс хойш ерөөхдөө Хансыг үзэл дараа нь Stage 3-аас Ханс Монголыг зэрэг үзнэ гэж бодож байна. Тэгээд яг плей-оффт бас орчоосоо гэсэн бодол байгаа. Тэгэл тэр дараа нь Краковын одоо IM Katowice байдаг гэсэн бол IM Краков гэдэг нэг өөр хот руу нүүж байхгүй Польшийн хамгийн том тэмцээн маань. Тэгэл ингээл явсаар байгаа л тэгэл ерөнхийдөө гайгүй гоё байх хаа. Угаасаа бид яг Posh broadcast дээр ажилладаг болохоор яг Posh-оор би өөрийнхөө юм хийдэг. Гэхдээ яг Монголын тоглолтуудын өмнө сая энэ 2 сард IM Katowice болж байхад Монголын social media-гийн хариуцж байгаа манай Ян Гух гэдэг залуу намайг асууснаа. Чи угаасаа юм стример юм бол яад монголоор хийдгүй юм гэхээр би миний монгол хэл жоохон монгол хэлээр ярихаас жоохон ичтийм аа гэсэн чинь за юуцнийг үзээд чамд өчтөд таалагдвал тэгэл манайхан таалагдвал юуцсан харъя гэд тэгээд IM Katowice-с хамгийн анх амьдралдаа хамгийн анх бүр монголоор стрим хийхдээ тэнцээ бол хүмүүсүүд айгүй оёр хүлээж авсан. Яагаад вэ гэвэл одоо ингээд Монголс нэг ингэж өчтөд яг буудал дээр хамт ороод тэгэл буудлаас нь өчтөд яг автобусан суугаад яг тайз руу явах. Тэгээд тэрнийг угаасаа Монголын цагаар 23-аас илүү тэ шөнийн 12-оос болж байгаа тоглолт болохоор чи хүмүүс чинь тэгэл 6-аас хойш л ингээл тогтлол хүлээдэг байгаа л бахта. Тэгэхээр би чин дээр нэг Монголын цагаар оройн 8-9-с байна уу яг стрим асаагаад 2 цаг чингаа нэг жоохон Монголын тоглолтын өмнө халаалт гэх юм уу нэг тиймэрхүү маягаар яваад хийжсэн болохоор нэг бас колоноос ч гэсэн тэр тэгээд ерөөдөө бас нэг ингээд Posh broadcast явуулдаг ч мөртлөө ядаж жоохон чадхаар бас нэг монголчуудад бас өөрийнхөө төрлийн контент хийх гэж хичээд юм дөө. Айгуу гоё. Би нөгөө яг тэр нэг энэ 100 штэ тийм нэг парк дээр яг тэрний тоглолт зохион байгуулж ирсэн би яг мэдэх байхгүй юу. Тэр айгүй хөөрхөн бүр яг айгүй гоё сэтгэлээсээ хүн яг ингэ сэтгэлээсээ юм хийхэр чинь арай өөр зүгээр за яах вэ нэг ингээл ингэсгээл хүн дургуун юмдаа л жоохон онцгой ханддаг штэ. Айгүй гоё сэтгэлээсээ хийсэн байсан. Тийм тэгсэн тэр бас ерөөхдөө айгүй тэгтээ толцсон байсан тий хугацаанд. Тэр бол ерөөхдөө бол нэг жоохон гоё түүх байсан гэх юм уу дөө. Яг үндэ бол манай Монголс яг EWC биш Blast Bounty-гийн финал болох гэсэн. Blast Bounty-гийн финал болох гэсэн болохоор за нэгэнт те Монголд ирсэн юм чин гоё монголчуудтай хамт нэг гадуур нэг штэ
тэр тоглолт үзэх юмсан гэж бодоод өмнөх өдөр нь яг хагас финалыг бол манай найзынд Game Bar гэдэг River Club үзчихсэн. Тэгснэ тэнцээ биш дээ яг гоё байсан, амар гоё байсан. Тэгтэл 20-30 хүнтэй байсан. Би нэг л ягаад чи цаанаасаа нэг 100, 200, 500 хүнтэй хамт зэрэг үзмээр санагдаад. Тэгээд яг тэр финал болох гээд би бас цагны зүрхнээс бол нэг жоох нэг юмтэй хагас дутуу өдөр нэг сайхан 3-аас унтаад нэг 5-аас хальт сэрж байгаа юм. Тэгсэн чи яг Telegram дээр notification ирсэн чи Монголынхан бичиж байхгүй юу? Дарханд Эрдэнэт 2 штэ иймэрхүү уч парти болно энэ гэж байхгүй. Тэгэхээр би гайхаад ягаад Улаанбаатарт болохгүй юм бэ гэдэг тоглолт чи 10-аас болох гэдэг. Одоо 5:30 болоод байдаг те. Тэгэхээр би шууд штэ одоо манай тэр social media хариуцлагын залууруу залгаад Улаанбаатарт байхгүй хүмүүс чи байхгүй гинэ. Би штэ бас өөр Монголоос ажилтдаг бас өөр бас менежер охинтой холбогдоод би хийчихвэл яаж юм ер нь надаа green light баймаа байхгүй юу гэхээр штэ угаасаа асуудал байхгүй штэ та нар штэ хийгээд ямар нэгэн мэйгээр Монголцыг штэ сурчлах боломжтой юм хийлдэг гэсэн юм. Тэгэхээр л би ч юм штэ сандраал яхаа мэдгүй тэгэл яаж яагаад нойрмог байсан болохоор шууд гэрээсээ гараад би суугаараа бодож чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр би зарим хүмүүс байдаг л байх. Ингээд утсаар ярихдаа заавалч өөрөөгөр ингээд алхаад байдаг хүмүүс өдөө шүү дээ. Яг би яг тийм төрөлий байхгүй юу. Тэгэхээр би миний толгой ажиллахгүй гэж бодоод ойлгоод тэгээ шууд гадаа гараад тэгээд шүү дээ байраа баг нэг 10 тойрсон баг. Тэр хооронд шууд шүү дээ Instagram дээр стори бичээд манайхаа хийх газар хаана байна? Social park, хүүхдийн парк, өөр нэг том талбай, хотын захиргаа, LED гэрэл түрээслэх дуу чимээ түрээслэх гээл тэр бүх хүмүүсүүд лөө тараагаал тэндээс штэ баг чимэж бас туслах гадаг штэ надлуу холбогдоод тэнцээ баг 10-аад өөр төрлийн хүмүүсүүд холбогдоод лед гэрлээ шүү энэ бид шүү энэ байж шүү гэд тэгээд бөө юм болж ярьж яснаа эцсийн үр дүнд хүүхдийн паркийнх нь штэ амар гоё хүмүүсүүд байлаа. Айгуу гоёор хүлээж аваад за цаг тулцсан байна. Гэхдээ бид нэр өөрийнхөө зүгээс хамаг чадхаараа штэ туслая гэл. Тэгээд бид нар штэ хөгжин байгаа зүхлээд гэрэл хэрэгтэй байна гэл. Тэгэл ерөөхдөө бол бөө юм болж 2 3 тийшээ 10 тийшээ баг амар их залгаж байгаад баг 3 цаг дотор бид нар яг Plus Bounty-гийн тэр watch party-г зохион байгуулад манайх нэг жоон хоцорсон яг ихний тоглолт болж байхад нэг ихний тоглолтын тал хүртэл тэгснэ тэр хооронд штэ баг 300 400 байна хүн баг цуглардсан. Тэгээд бүгдээрээ штэ гар утас дээр үзсэн. Гар утсан дээр бүгдээрээ өөр дилейд байсан болохоор нэг талаас нэг хүн хашгираал дараачих хашгираал тэгээд нэг бүгдээрээ нэг юм хуваалцсан нэг гоё тоглолт үзчихсэн аа. Тэгэл ямар ч лсэн тэр маань болоод би тэндээс нэг өөрийнхөө Twitter дээр X те одоо X-ээр штэ нэг пост тавьсан чинь тэр нэг бүр яг Plus Bounty-гаар харуулад бүх ерөөхдөө том контри олон улсын мэдээ явуулдаг тийм хүмүүсүүд шүү дээ тэр нэг цаашаа дамжуулаад ер нь баг шүү дээ views гэвэл баг нэг 5 сая views баг хүрсэн баха. Тэгээд тэгэхээр дараа 7 хоног нь яг EWC болоод тэгээд за энэ удаа бид нэр шүү дээ арай ондоо бэлтгэлтэй орно гэд. Тэгээд наан шүү дээ юудсан хагас финалыг бид нэр шүү дээ Portal CGM-ийн асар дээр хийжсэн циркийн хажууд. Тэгснэ хүмүүс бас багтдаггүй. Тинчээ бараг шүү дээ 700 хүний суудал бид нар бэлдсэн байлуу 500 хүний суудал байлуу. Тэгээд байс хийгээл хүмүүст орж ирээд суудал байхгүй байна гэд гараад ирсэн. Тэгэхээр би ёо за энийг өнөөдөр хожижвол маргааш нэг амар юм хийхгүй болохгүй байх гэд. Тэгснэ хожоод Vitality-г 2 дараалж хожоод тэгээд яг финал гарч ирэхээр за окей финал тэгээд Aurora-гийн эсрэг за энэ удаа шүү дээ надад жоохон ядаж нэг өдрийн цай байна те ядаж бас тоглолт 6-аас эхэлжсэн болохоор бас яг үндэ бол 6-7 цаг байсан ч гэсэн тэгэл бүх яг social pay park-ийн шүү дээ яг гол хариуцч ахынтай айгуу гоё ярилцаад иймэрхүү юм хийх чамаа ингэж чамаа гэдгээд бүр яг л тэр өдөртөө яг суугаал бас тэр лед гэрэлт түрээслэг залуучуудтай холбогдвол тэгэл яаж ижаад EWC-гийн хийжсэн чинь тэр хооронд надлуу бас EWC-ээс өөрсдөө холбогдоод та нар ямар нэгэн маягаар нэг камер яг бид нар лөө шүү дээ шууд явуулдаг тиймэрхүү юм байх боломжтой юу гэж тэгээд биднэрд нөгөө хийдтэй шүү дээ холбогдчихад яг уу чанар нь бол яг ойлгомжтой амар яаруу давчуу тэгээд бид нэр бол давхар юм байх боломжгүй байсан болохоор чанар нь жоох муу байсан боловч бүх яг тэр EWC финалд гаргаж байгаа шүү дээ дүрсүүдийг шүү дээ яг бас манах хийсэн тэр хооронд шүү дээ энэ бас EWC-гийн үеэр бас Mio гэдэг стримертэй хамтраад тэгээд бас нэг watch party тэнцээс яг лайв яаж харагдаж байна манай зүгээс яаж харагдаж байна гэсэн маягаар бас хийсэн тийм болохоор ер нь бол тэр хооронд бол айгуу сонир маягаар нэг watch party зохиодог хүн болцсон.
Тэгснэ бас амар их хүмүүсүүд энэ л ер нь тусалцааны л ач байсан. Тэгээд яг бас хүмүүс бас мэдэрсэн л ахaltaй бол би өөрөө дотоод сэтгэлээс угаасаа ямар ч тэндээс би ядгийн мөнгө төгрөг аваагүй, олоочгүйгээс олох боломж байгаагүй. Тэгээд тийм байж ич штэ хит хэсэг газарт хүмүүсүүд штэ өөрсдөө айгуу гоё туслаад тэгээ хамгийн гол нь одоо Монголын бас спонсор байдаг CS:GO Skins тэгээд Pirate Swap 2 маань би холбогдоод тэгээд нөгөөдөл нь бас ерөөхдөө лед гэрэл дүрээслэх жишээ салют худалдаж авах дуу чимээний юм их шүү дээ. Бас тийм жишээ яг үнд бол бас 10 хэдэн сая болж байгаа шүү дээ нэг иймэрхүү юм зохион байгуулалт. Тэгэхэд бол тэр мэрийг шүү дээ бас тэр хэд маань спонсорлсон болохоор бас айгу гоё болсон. Ер нь бол тэгэл бүх талаас бүх хүмүүс л туссан. Тэгээ ялангуяа ирсэн хүмүүсүүд нь өөрөө гоё байхгүй. Тэгвэл би бас гайхчихсахгүй юу. За EWC болох чинь тэгээ финал болох чинь хүмүүсүүд бүтэн дэлхийн яг үндэ бид нар бүр жоохон прешертэй болсон байхгүй. Эхнийх дээр болсон айхвтай нэг хийгээд болцсон юм. Тэгснэ 2-р 3-р дээр болсон чинь хүмүүсүүд бүр бүтэн дэлхий Монгол тоглолт бол нэг юм. Тэгтээ Монголын фанатууд яаж харагдах бол юу хийх бол гэдэг нь шүү дээ. Тэр хүлээлт байгаа. Нэрээ одоо бүтэн дэлхийн community за монголчууд яах бол энэ удаа яах бол гэсэн маягаар. Тэгэхээр бид нэр шүү дээ яаж чадхаараа хамгийн гоёор хийх бас нэг юу гэдгийг нэг бас хувийн манай тийм нэг монгол хүн гэдэг юмыг гар дэшээ гаргаж байгаа юм тийм байгаа шүү дээ. Тийм байгаа. Тийм болохоор нэг тиймэрхүү юм бас хийсэн түүх байгаа. Тэр айгүй гоё юм богинохон хугацаанд үр дүнтэй тэгээ бас юм яг сэтгэлээсээ юм айгүй гоё хийж гисэн. Тийм. Ер нь болж байгаа нэг тиймэрхүү төрлийн хүн юм уу би тэр өөрөө бодлоо. Айгүй сандруу те. Сандруу тэгээд бараг өштэй тулцсан нэг юм боломжгүй те энэ чинь одоо цаг нь ийм тулцсан байх чи боломжгүй гэдэг юмыг хийх дуртай юм уу чаддаг юм уу нэг тийм нэг миний юм байдгийг өөрөө л уг нь бол нэлээд залхуу хүн байхгүй юу би чи тэгэхээр нэг ингээд урт хугацаа байгаад надаа за болно доо гэдэг тийм шүү дээ. Сар байсан бол би бол нэг тийм гоё юм хийж зохион байгуулж чадахгүй байсан мөртлөө 5 цаг дотор шүү дээ бүр амар гоё юм зохион байж чаддаг ч юм уу нэг тийм яг нэг юм under pressure ажиллах дуртай тэр маань шүү дээ адреналин бүр амар ихсэл тэгэл хөөрөл явцдаг. Тэгээд яг нэрээ бас тэр юм гэвэл адреналин гэснээс яг тэр EWC дээр тэр юм зохион байгуулж байгаа нь өөрөө шүү дээ амар стресстэй байсан болохоор тэгээд эцсийн вариант дээр бас Монголс хожсон чинь бүр гинт шүү дээ бас бүх юм ингээд суларсан чи бас нэг ганц хоёр нулимс гоож би бүр гайхаад би бүр баг мэдгүй сүлд санахнаа баг 3 4 жил 5 жил баг шүү дээ нулимс сож үзээгүй байх. За яг нэг манай охин төрөхөдлөөсөн багтаа баг тэрнээс гоо шүү дээ нулимс суугаагүй байснаа гинт шүү дээ адреналин те бүх стресс унаал тэгэл манайхан хожсон гэсэн чи гинт шүү дээ ингээд нэг ганц хоёр нулимс тосч мусаал бас инээдэлэл. Гоё штэ тэр чинь нэг юм сэтгэл нь хөөрөөд те хүний нөгөө байж болох бүх юм өөрөө хэрвээ би оронд нь байсан бол гэдэг л хандлагаар л тэгж хандж байгаа штэ. Тэгээд би ч энэ залуучуудтай ялангуяа Blitz Techno-тэй бүр 22 онд билүү 23 он билүү 22 онд танилцсан байх Blitz Techno тухайн үед яг Монгол тухайн баг IC гэдэг нэртэй баг байсан. Тэгэхэд бол Score Annihilation Bartak 3 гэдэг тэр хэдтэй танилцаад тэгээд дараа жил гисэн чи бүр яг албан ёсоор манай нэг найз Katowice-д амьдэрдэг. Төөгөө тэгээд зуллаа гэдэг манай найзууд тэр хоёр бас айгүй бас сэтгэлтэй ингээд хүмүүсүүдийг гэрлүүгээ урих дуртай нэг тийм айл байдэн шүү дээ. Тэгээд бүгдээрээ цуглардаг. Тэгээд дандаа уриалдаг. Тэгээд дандаа штэ бүх юм айгүй гоё бэлдээд тэгээд нэг гоё байлагчдаг хүмүүс байдаг штэ. Тэр хоёр маань нэг тиймэрхүү хүмүүс ахгүй юу. Тэгэхээр би штэ гинт нэг 23 онд болж байхад Blitz нэг Insta story тавихаар ер нь 100 гар үлсэж шүү ч хэлээ. Тиймэрхүү юм харахаар нь биш үү штэ харснаа. Манайх чинь Katowice-с бас нэг 250 300 км-ийн зайтай байхгүй юу. Тэгэхээр шууд зулаа найз руугаа залгалцуулаа. Хоёлаа нэг 100 хийжүүл яах вэ гэсэн чи хизээ гэсэн чи одоо гэхээр чи хаана гэсэн чи би Варшавд гэсэн чи тэгээд яа хідээс ин гэхээр 6 гэхээр за 6 хүртэл гэж яг чиний цовын чинь бэлдэн болгоод байжээ гэд. Тэгэхээр би шууд давхаад тэгээд залуучдыг аваад хөөе цовын идэггүй ингээ за нааш манай найзынд хүрээд ирэхэд тэгээд найзынд ирээд тэгээд тийчээ чи бүр цовын байдгаа бууз өшөө баг мантун буусч хийлөө нэг тийчээ нэг тиймэрхүү маягаар танилцсан хүмүүсүүд юм болохоор бүр цаанаасаа үнэхээр манай энэ тоглогч нар бол зүгээр нэг бас Монголын бахархал зүгээр нэг зүгээр тоглогч нар биш. Миний хувьд бол яг ингээд бүр яг л миний дүүнер гэсэн маягийн нэг тийм амар дотоод сэтгэлтэй болохоор тэднийг бас тэ ямар нэгэн маягаар дэмжих боломжтой юу вэ тэр нүгээр л
чадхаараа ажилд юм дөө ерөөхдөө. Гэхдээ нөгөө хэд маань шүү дээ би бол байн тааралдаг байхгүй юу одоо. Ялчгүй ажил маань ингэж дараал эдгээр том тэмцээн болохоор эдгээр ирж байгаа том тэмцээн болохоор би ч гэсэн очичаа. Тэгээ бүр сүүлдээ надаас залхаад байгаа юм шиг бүр та дахиад явж явах юм аа л гэл наа гэж яхаа муухай яриад тэгээд бантаагаад байт юм бустараад баягаа. Муухай яриад бантаагаад байд. Тийм тийс чи бүр амар гардаа бол нилээн бантаад өгөх юм байхгүй юу. Тэгэл намайг нилээн бантаагаал тэгэл би өөрөө ядж байгаад тэрнтэй бантаал явцдаг. Би бол чамайг бантаахгүй. За харин яг тийм жоохон халж яах гэх юм аа. Эхэндээ бол жоохон сандарч байсан ч одоо л нэг гайгүй бол чаах шиг л байна. Тэг аим сандрах хэрэг байхгүй те гайгүй. Тэгээд одоо нэг зүүн Европын одоо нэг юм хамгийн том тий одоо л инфлюенсер маркетингийн компанид бас ажилладаг. Тий, ер нь бол манай компани бол яг инфлюенс маркетингийн Store Media гэдэг нэртэй компани байна. Тэрэн дээр нь яадаг вэ гэвэл угаасаа компаниудыг инфлюенсеруудтай холбодог ерөнхийдөө тийм компани байна. Ер нь менежментийн, маркетингийн компани. Хооронд нь дуучлаад маягийн. Тий, яг тиймэрхүү загвар дээр. Би өөрөө стример байхдаа энэ компани маань надлуу approach хийгээд бид нар чинь үстэй менежмент хийгээд чамд те ямар нэгэн спонсоршип хамтан ажиллах юмнуудыг үстэй зохицуулаад өгнөө туслая гэд орж ирсэн. Тэгээд би тэнцээ үстэй өөрөө спонсоршип аваад өөрөө бас нэг хэсэгтээ бас ер нь пост бол баг топ 20 стример болж байсан байхгүй юу. Тэгээд пост чинь бас 40 сая хүн амтай газарт бол топ 20-д байхад бол яг үндэ амаргүй. Тэгээд тийм байхад бол надад амар их спонсоршип болохоор нь би өштэй бас манай монголчуудад яаж туслах боломжтой вэ гэсэн маягаар манай компаниг гуйсаар байгаад тэгээд чи нэг Монголтай яг тэр одоо CS:GO skins тэгээд Pirates of-ыг холбож байсан байхгүй юу. Тэгээд ингээд жоохон цаашаа ингээд явж яснаа ер нь бас Монгол бас стримеруудыг манай компани ерөөхдөө зуучлаад маркетингийн юм дээр тусалдаг. Тэгэл манай компани бол пошто 450 инфлюенсертэй ажилладаг. Одоо Монголд бол баг 40-оос байна уу 50 стримертэй ажилладаг. Бас дэлхийн том ерөөхдөө Бразил, Мазилийн Экспро том туучнаар фермер ч юм уу тиймэрхүү багуудтай бас хамтарч ажилладаг бас нэг юм байгаа юм. Тэгэхээр тиймэрхүү ба тэгээд яг хувьдаа би өөрөө бол бас жижигхэн нэг хаяада нэг жижигхэн бизнес хийх нэг юм орж ирэл тэгэл нэг жилийн өмнө гэхэд нэг ресторантай байсан пошод тэгснэ тэр нэгсүртэй яг явж чадсангүй. Уг нь бол гайгүй байсан. Гэхдээ миний зарцуулж байгаа цагийг бодвол би баг 10 дахин бага цаг зарцуулснаа зүгээр нэг 2 цагийн стрим хийхэд ялгаагүй мөнгө олох юм энэ дээр би өштэй өөрийгөө жоохон дэндүү цаваагаад байсан юм шиг санагдаад. Одоо бас GBS гэдэг нэртэй одоо пошод бол нэлээд алдартай нэг юм угаасаа ready to drink latte coffee байдаг байхгүй юу. Тэрнийг одоо Монголд оруулсан яг одоо тийм сарл юутай илүү биш лүү. Үгүй нэг юм би борхар мэдээд байна. Ягаан гэд нэг яг өдөр амтнаас шалтгаалж тэр нэг бор хартай. Тэгээд тэрнийг шүү дээ. Тэгээ ерөөхдөө дээрээ нэг борфтер өнгөтэй хаа. За би ч өөрөө яг нэндээ жом өөрөө манарч жиж магадгүй. Гэтэ яг ямар ч хэлсэн нэг юм кофе нэг ямар нэгэн бүтээгдэхүүн бичлээ бас Монголд оруулж үздэм билүү яг яаж харагддаг юм бол гэд нэг юм сурах гад одоо нэг юм тийм кофе зарагдаж эхэлсэн байгаа тийм болохоор та нар бас амсаж үзээрэй. Хаагур байгаа вэ? Эхэлж үстэй юм ба хүннүү орёш орж ирсэн байгаа. Тэгээд одоо номин CEO GS-тэй ярилцаад л байх шиг байгаа. Яг тэр манай энэ Монголын төлийг хариуцсан найз маань шүү дээ. Ер нь бол нэлээд ойрцсон л гэдэг байгаа. Гэхдээ яг зарагдаагүй. Ямар ч үсэн хүннүүгийн орёшт 100% орцсон байгаа гэсэн. Лазта. Тийм, Lasta Coffee GBS гэдэг нэртэй team coffee байгаа. Тэр нэг бас сүүлд манай хитэн стримерүүд ялангуяа Meta гэдэг Thunderpick гэдэг төвцөө болж яхад одоо манай Каяах бан тэгээд тэрнийг бас сурчилсан тийм болохоор зарим хүмүүс тэрнийг анзаарвал тэр шүү тэрнийг амсаж үзэж болно шүү. Тэр кофег заавал ууцгаах нь шүү. Тийм боломжтой байгаа. Би авчирж энд те бичлэг хийж ууж үзүүлнэ. Тэгээд би нэг ямар нэг мэйгээд явуулъя за. Тэгээд одоо зүгээр нэг юм энгийн үедээ яг гангаа юу хийдгийг гой пошод
баян од Монголд ерөнхийдөө хэр хугацаагаар ерөнхийдөө ирдэг вэ? Тэгээд пошт байхдаа энгийн үедээ тэнд яаж амардгийн, яаж ерөнхийдөө байдгийн гоё тэр талаар яриаш нэг гоё чөлөөтэй. За чөлөөтэй амьдрал. За чөлөөтэй амьдрал бол ерөнхийдөө айгүй амархан. Ер нь бол эхнээс би бол ерөнхийдөө бол тэ өмнө хэлсэн шиг 5 сартай да пошт очсон. Тийм болохоор би бол одоо 34 жил гэхэд пошт амьдарч байгаа. Тийм болохоор надад бол монголч тэр пошт тэр яг ялах нэг гэр шиг санагдаг. Гэхдээ манай ээж аав намайг монгол хэлээ мартахгүй, монгол үг соёл тэ түүхээ мартахгүй тулд ерөөхдөө бид нэр яг жил болгон Монголд авчирдаг байсан. Манаас нэг найз нар байдгийн бас пошт хамт үссэн. Зарим нь тэд нар манай амар гоё те PlayStation 3 мурвтай бас машин зашинууд амар гоё байдаг байсан. Ээж авийнхан даан шиг манайх ба штэ арай жоохон мя машинтай байсан мөртлөө бид хийдгийг штэ жил болгон Монголд авчирдаг байсан байхгүй. Тийм болохоор тэр маань штэ надаа айгу томоор үлдээд би өөрөө бол хизээч хүмүүс асуухаар пошт намайг хүмүүс асууаар чи хэр удаж аим пошт чи ямар цэв цэвэрхэн пошт хийж штэ гэдэг байхгүй. Угаасаа миний пошт хэл миний монгол хэлээс сайн байхгүй. Тэгэхээр би тийм ээ би ярь удаж аа багасаа гэсэн чи тэгвэл чи пошт юм ба штэ гэдэг байхгүй. Тийм би үгүй би пошт өссөн Монголоо гэдэг. Монгол гэдэг нэрээ айгу барих дуртай би чинь одоо хүртэл иргэжлсэн солиогоо хичнээн бош боломжтой тэгээд бош пассворттай байсан бол хичнээн хүчтэй пассворт байх байсан билээ. Пош пассворттай бол жишээ нь одоо тэр Америк мейжери явцсан байгаа байхгүй юу. Гэхдээ тэгэл нэг л дотроосоо нэг цаанаасаа би бас жоохон байхдаа нэг Монголын ерөнхийлөгч болно гэж тиймээд амлаж ирсэн болохоор бас тэрэн цаанаасаа бодогдоод нэг өдөр нэр ингээсээ твшчүүл яах юм аа гэл нэг тийм яг жоон мангардууч юм шиг гэхдээ нөгөө талаас хим мэдлээ гэсэн ч маягаар ч юм шиг нэг юм амир сонио юмнууд бол байгаа. Тэгээд тийм болохоор би ерөнхийдөө Монгол бол чадхаараа бол яг 100 болгон ирж байгаа. Ялангуяа би бол одоо 2 сайхан хүүхэдтэй байгаа юм. Хүү охин. Тийм болохоор яг намайг яаж монгол хэл мартуулаагүй яаж юм нэг монгол бас патриот ял би өөрөө амар патриотик үзэлтэй гэж үздэг. Тийм болохоор бас тэгж монголоо гэсэн бодолтой яг улаан цан зүгээр би пош гэж хэлэхгүй хүн шиг тиймэрхүү байлах хүүхийн хичээгээд ерөөхдөө хүүхдүүдээ болж жил бол Монгол авчрах гал ерөөхдөө алдсаж зүтгээл яваад байна. Би өөрөө ялчгүй сүүлийн үед яг ажил маань ингэж таараад байгаа юм болохоор бас нэг Монгол бол жилдээ нэг 3 удаа баг ирээд байна уу. Тэгэл ерөөхдөө ингэж явж байгаа юм. Чөлөөт цагаар бол яг үндэ юм айгуу соноо. Чөлөөт цаг гэдэг юм бол сүүлийн 6 сар би бол үзээгүй. Яагаад вэ гэвэл миний бүх ажил төлөвлөгөөтэй нэг юм, хоёр дахь нь бол ч гэдэг бас гайгүй би өөрөө бодох нь амар фан ахгүй. Амар дуртай ахгүй. Миний бүх ажлууд амар фан юм болохоор надаа яг ингээд фан ажил хоёр бүх юм угаасаа нэг юм бүр амар нэг ингээд чамбаарлсан зогтсон. Би одоо хаашаач явсан гэхэд би бол 100% амралт гэж хизээж байхгүй. Яад вэ гэвэл гоё орон руу явлаа гэвэл би тэндээ стримлэх хэрэгтэй. Яад вэ гэвэл нэгэн дишээ ирсэн юм чи иймэрхүү гоё opportunity алдаж болохгүйгээд IRL стрим хийдэг. Тэгэл одоо IMC дөрөв би одоо ажиллаар явж байгаа юм болохоор тэндээс ч гэдэг очиод амарна. Гэхдээ гол юм нь бол стрим хийгээд тэгээд тэр пош бродкастыг хамаг чадхаараа гоёор харуулна. Тэгэхээр ингээд миний амьдрал одоо яг ингээд 100% амралт эсвэл 100% ажил гэдэг юм байхгүй яар баг бүх юм л ажил бүх юм л баг амралт шиг яваад байгаа. Ингээд цуглал хамтдаа явж идэг тий. Тэгэхээр бол нэг тиймэрхүү тэгэл хүүхдүүдтэй байгаад тэгэл за хүсрээд Аз тааруулыг сайхан хэд дотоод тааруул эсвэл нэг контр тааруул нэг тиймэрхүү юм байна. Тэр нь баг амралт болж байна. Тэр л одоо ганц бол тархиа нэг жоохон амраадаг юм бол тэр байна. Гэтэ сүлд бас мэдгүй 34 хүрсэн чинь нэг л сонио нэг 5 6 цаг хуучин чи бас те 10 цаг мэг санаа зовлтгүй зүгээр дардаг байсан бол одоо сүлд бол нэг 5 6 цаг тоглолцохоор л маргааш нь бүтэн өдөр толгойд өнгөнээ сүлдөө бол ядраал ерөн жоохон тоглоомны зодог тайлах цаг ирсэн үгүй юу гэж бодогдоод нөгөө талаас 70 хүртэл тоглох аа. Тоглохгүй байх гэж тийм. Одоо бол бас юм нь бас тайд шифтэлсэн гэдэг шүү дээ. Нэг юм өмнө нэг хүүхдүүд тоглодог байсан гэдэг байсан бол өнөөдөр бол би бол мэдэж байна. Ер нь нэг 5-аас 10 жилийн дараа гэхэд бол бараг л Ахмадын e-спортын юм байх гараад ирнэ. Одоогийн яг анх CS 1.6 мурга гарч ирсэн өдөр нэг 80 хэдэн оны залуучууд маань яг сайхан
5 жилийн дараа 3 жилийн дараа 10 жилийн дараа гэхээр яг нэг сайхан зарим 40 мөч гарцсан. Тэгэл 40 плюс контент тэмцээнүүд гэл тэгэл ингээл урсаа явчихна. Тэгээд тэр бол миний бодлоос хөөрхөн бинээ өөрийгөө зугаацуулах гоё юм бас байх болох баха. Одоо бүр яг спорт болтлоо хөгжөөд явцсан байж тий. Тэгэл нөө би яг сандаг байхгүй тэр нэг юм тагтаа ерхий газар мадраас тэ нэг юм мэдэгдэл гаргаал одоо энэ хүүхдүүдээ ингээл болохгүй өстө нэр балаа эргөө олж гэл нэг хэсэг нэг тийм байдаг байсан. Одоо бүр шал өрөлтөн тий. Тий шал ондоо. Гэтэ яг хуу альва юмыг голыг л барих нь зүг баг. Яг гэвэл бас одоо ингээл одоо Монгол ийм их мөнгө хийж аим чинь би гэсэн нэр бол бас жоохон утгагүй. Бүтэн Монголоос яг үндэ одоо энэ 5 нэмэх 1 одоо мараад 6 залуучууд л яг үндэ бол яг нэг иймэрхүү хэмжээний иймэрхүү төвшөнд очсон байгаа шүү дээ. Тэгэхэд бол цаана нь одоо баг 30-40 төвштэй бүр ерөөхдөө профешнл маркаар төвшин дээр тоолж байгаа Монгол залуучууд бас тэгтээ иймэрхүү мөнгө бол харахгүй байна шүү дээ. Ингийн зүгээр л нэг юм цалин бас авч байгаа. Хуучныг бодвол бац гайгүй бас цалинтай тий. Гэхдээ тэгэл тэр цаана одоо монголчууд хэд байдгийг одоо тоглолдог тий 100 мянга бол хангалттай байгаа. Нэг 100 мянган хүн тоглож байхад тэндээс ч төдөө өсрөл 20-30 л тэрүүгээр амьдраад мөнгө хоол болоод идэж штэ. Тэгэхэд бол бас нөгөө талаас за Монгол сэгжээ юм чинь HB тоглоно гэдэг юм чинь бас нөгөө тийшээ буруу. Нөгөө талаас ч төдөө зүгээр тоглоом тоглолчлаа байвал заавалчгүй бүх юм буруу гэдэг чинь бас буруу. Гэхдээ яг нэг голоо бариад хичээл номоо ямар ч лээс нэг жоохон урдаа тавиад тэгтээ чөлөө цагаараа бас туртай юм бол те сакс тоглоно уу хөл бөмбөг тоглоно уу эсвэл дота тоглоно уу контр тоглоно уу гэвэл өнөөдрийн ертөнцийн дээр бол нэг тийм сүртэй бол ялгаа бол байха бэлдсэн юм шиг санагдаад байна шүү дээ. Яг л түрүүний яг хэлдэг тэр яг болох байхаа ингээл одохгүй те яг л дээ нэмэгтэй ч мөөч гэл ингээл яасан 40 бараг 50 50-гээ гарах байх шүү. Тэгэгэнд энэ угаасаа тэгэл сакс анх гарч ягаад сакс гэлээд байдаг. Тэгэл дараа нь явсаар ягаад тэгэл Ахмадын сакс макс болоод old boys 40 плюс бараг 65 плюс мас гэх нэг тгээ явчтیں۔ Тэгэхээр яг тэр шиг угаасаа удахгүй нэг яг тийм нэг хөдөлгөөнтэй нэг 40 мөч гарцсан гарууд бацаануудыгаа барахгүй болохоор за хідүүлээ тустаа 40 плюс юм хийх үү болоод тэгэл ерөөхдөө бол нэг тиймэрхүү юм бол нэлээд удахгүй болох байхаа. 10 жилийн дараа гэсэн. Тэгснэ яг үндэ хагас жилийн дараа мараач ч магадгүй. Манай e-спорт чи аим шигтэй хурдан өөрөө экосистем нь амар хурдан хүмүүсийн тоглож байгаа нэг ингэ зарим хүмүүс ч үсрээд нэг жиг юм яг элит пик үеийн чинь нэг жил мэллэл болдог болохоор насны хязгаар гэж байхгүй шүү дээ. Насны хязгаар бол байхгүй. Гэхдээ угаасаа цаанаасаа биений чадвар гэхээр нэг 26-7-оос хойш ерөөхдөө жоохноор ерөөхдөө хурд мурд реакцийн цаг маяг угаасаа багасдаг болохоор нэг бас нэг юу гэдгийг нэг дедлайн гэсэн нэг юм байгаа. Ойлгомжтой 34 35-тай хит-хитэн одоо яг одоо tier 1 төвшин хамгийн дээд төвшин дээр бол нэг 3 залуу бол байгаа. Гэхдээ ихэнх хүмүүсүүд нэг 28 29 гэхээр ерөөхдөө жоохон зодог тайлах тал руугаа ч юм уу эсвэл нэг хагас inactive marker л тоглож эхэлдэг болохоор энэ бүх юм л ийм хурдтай явж байгаа юм чинь гинт бас хурдтай бүхэл бүтэн том лиг миг гараад ирэхч бол хинч бол үүсгүй дээ. Одоо нөгөө бидний мэддгээр яг ингээл Монголд гээл байгаа штэ. Тэгэхээр Монголцоос өөр яг тийм гоё одоо дараа үеийнх нь баг тамирчид гарч ирж байгаа юу? Тийм шүү дээ. Ер нь бол байс хийгээл хүмүүсүүд бол үзэлцэж тарж байгаа. Энэ жилийн мейжерд бол тэгээд яг миний бодлоор unquestionable номер 2 Монгол баг бол Ханс болчлоо. Ямар ч байсан энэ үйлрэл та. Ханс маань одоо stage 1 гэдэг төвшнөөс одоо мейжерээ эхлүүлнэ. Тэгээд одоо л Ханс яг өөрийгөө харуулах цаг болсон байгаа. Тэгээд Ханс маань өөрөө айгуу гоё тоглогч нартай LGD 9, LGD Score бол угаасаа яг одооний Монголынхын тоглогч нартай бас тоглож байсан. Бас major зэйжэр ороод үзсэн хүмүүсүүд Бартак ч угаасаа Мзиньогийн төрсөн ах. Тэгээд тийч хоёр залуу тоглозерол Cobra 92 ба юм чи ерөөхдөө бол тэд нар бол нэлээд чадварлаг. Одоо насны хувьд бол эдгээр чинь бараг л Монголынхоос хөгшин биш үү? Яг бодох нэ. Ахан махан гэхээр тий. Тийм шүү дээ. Яг өндөө бол жоохон тэр манай монголчин өөрөө аягүй сонио яагаад вэ гэвэл одоо техно ингэж ааш те. Ёо бөө юм бол нэг техно нэг юм хожлоо гэснээр яг өндөө техно чинь дөнгөж те 20 нас дөнгөж хүрцэн яваах юм ш. Тэгснээр бүгдээрээ бараг л шүү дээ.
Монголын legend бүр шүү дээ all time яасан бүр нэг юм амар удаан тоглолцсон юм шиг угаасаа удаа тоглолцсон. Тэгээд амар дээд түвшин дээр удаан тоглолцсон мөртлөө яг үндэ дүнгэж л 20 чүүэтэй л гарч байгаа залууч шүү дээ. Тэгэхэд бол яг үндэ манайх бол бас нэг юм урт хугацааны эра хийх бүтээх бол амар их боломжууд бол зөндөл. Цаана нүш бас Чингис Warriors гэж бас нэг баг байгаа. Тэр Eruption гэдэг баг байгаа. Бас удахгүй бас нэг шинэ баг гарч ирж магадгүй дээ. Насны хувьд одоо тэд нар яг энэ ерөнхийдөө бол 24-аас нэг 28, 22-аас 20 тэр хаваарлаа. Яг тэгэл баг болгон чадхаараа нэг ганц хоёр шүү дээ нэг залуу тоглогч нартай баймаар байдаг. Ерөнхийдөө бол яг ингээд олон улсын судалгаануудаар бодоход бол яг peak performance бол им e-sports тоглолтны бол 23-24-өөс нэг ойролцоогоор нэг 26-27 насны хувьд гэж байхгүй. Яагаад вэ? Тэр залуу насны хурд хүч байгаад байдаг. Тэгснэ тэр нэг юм насанд хүрэгчдийн нэг жоохон сэтгэл зүйн талаас ч тэ амар сайжирцэг яг им peak тэр үед байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр хаяа гэхдээ нэг ингээд 2-3 ерөөхдөө бол юм үтцэн айгуу сайн сэтгэл зүйтэй хүмүүсүүдийг аваад нөгөө хідэн нэштэй нэг юм 2 амар галзуу буддаг тэгтээ жоохон сэтгэл зүйн болж өгөхгүй хүмүүсүүдийг аваад яг ингээд нэг юм чадхаараа нэг гоё комбо болоод тэгээд сэтгэл зүй жоохон таархан байхад хажуунаас нь за зүгээр штэ миний доо очоо халаад үг гэд нэг тэрнийгаа ингээд явждаг ах нар нь жоохон буудал дээр юм уу байхад нөгөө залан зүгээрээ би халаад өгчнө ч юм уу те нэг тиймэрхүү маягаар ерөөхдөө e-sport ч одоо амар профессионал болсон штэ тэнцээ чинь бүх заа нөгөөг нь нөхөж тий. Угаасаа нэг сүлтэл угаасаа хинийг нь тэгсэн гэж гисэн нэг тийм угаасаа нэг түүх байгаа. Тэгснэ угаасаа за сензүү сүлт бас гарцсан байгаа. Тэгээд сензүү шиг эсвэл одоо техно шиг эсвэл плиз шиг буудаж чадчаа хүмүүсүүд бол Монголд бол нэг бараг 10-20-од ч хүн байгаа. Яг эдгээр шиг буудаж чадвартай. Хамгийн гол нь Монголс яагаад тиймэрхүү хэмжээнд байгаа гэвэл монголч яг нэг ингээд 1 гарын 5 хуруу шиг бүр яг зэрэг хөдөлгөөнтэй зэрэг хин хизээ яг ямар юу хийх ёстой вэ гэсэн маяг тэр чинь бас хамгийн чухал байсан. Тэр дотоод багийн vibe дотоод багийн бас тэгээд марагийн яаж өштэй баг өдөрж байгаа эдгээр бие биентэй яаж харьцаж байгаа тэр чинь л хамгийн чухал одоо яг юм спортын баг тэр багийн спортоор байдаг болохоос зүгээр нэг ингээд онолж буудах чадвар гэдэг чинь бас байх ёстой зүйл гэхдээ нэг хоёрдугаар л баг төвшний зүйл болчих гээд байгаа байхгүй. Сүүлд тэр нэг залуу мань гарцсан тий. Тэгэхээр сэтгэл зүй талаасаа өөрт чинь ямар мэдрэмж төрж исэн бэ? Би бол яг үндэ би бол нэрээ 2-3 өдөр бол ер нь бол жоохон нэг ингээл онцгүй байсан. Үнэхээр би ингээд сэрэл тэгэл гэж бодож юм чи яа тэгвэл угаасаа энэ Будапешт мейжерээр бас яг амар өндөр хүлээцтэй бүгдээрээ айгүй гоё ингэсэн. Тэгээд яг бүх тоглогчдыг бодвол баг сонир маягаар сензүүтэй би яг хамгийн ойрхон байсан юм шиг сандаад байхгүй. Надаа сензүү хамгийн ойрхон байсан болохоос би нэг байсан юм шиг те. Ойлгомжтой. Тэгээд угаасаа сензүүг би бол яг мэдж байгаа. Ерөнхийдөө ямар залуу илээ гэж мэддэг. Багийнхны хамгийн зөөлөх нь байсан байхгүй. Дандаа хамгийн зөөлөх нь хамгийн нэг тийм хүмүүсүүдийг гэсэн бодолтой дандаа сонсдог тийм дандаа нэг тиймэрхүү залуу болохоор тэрнээс болж тэр чинь бас хоёр талтай байхгүй. Нэг талаас хүмүүс гоё тэ гоё иймэрхүү арай үүжим сэтгэлтэй арай нэг юм зөөлөн сэтгэлтэй гоё залуу байна гэсэн ч нөгөө талаас бүгднгийн чинь одоо Instagram-аар мессеж бичлэхэд бүгдэнд хариулдаг ч юм уу ядаж бүгдийг уншдаг байгаа хүн нэг ганц тоглолт хожигдоод нэг 400-500 мессеж орж ирэл чи ингэчлээ гэхэр чинь бас нөгөө талаас хүн бас 19-тэй хүүхдтэй. Тэгэхээр үстэй бас сэтгэл зүгээр бол санаа зовх нь бас унж барих нь бол аргагүй шүү дээ. Тэгэхээр чи угаасаа би бол төсөөллөөр бол ингэж аахгүй зүгээр л ингээл иймэрхүү баахан бичлэгээс бол баахан мессеж авахаар тэгэд би юу нэг юуны төлөө хийгээд та хэний төлөө хийгээд та тий яг бараг эднэр төштэй эднэрийн л таашаалын төлөө яг явж аам болов гэсэн тиймэрхүү нэг юм бодолтой байсан болов гэж санагдаад байхгүй. Тэгэхээр үстэй би бол нэг амар сензүүгэл нэг амар сэтгэл зүгээр унаал тэгэл амар яана гэсэн юм бас биш зүгээр л нэг яг л үндэ жоохон залхацсан баха энэ бүх юм удаан батсан бах тий. Тэ нилээн удаан байсан бах. Тэгтээ яг хавтаа ямар нас орсон шүү дээ. Одоо 19-тэй залуу одоо 4 жил тоглохгүй зодог тайлцсан байсан ч гэсэн буцаж ирлээ гэхэд 23 настай. Тэгэхээр одоо яг эд насандаа орж ирж. Тэгэхээр тийм ч юм байхгүй. Одоо миний бодлоор нэг 2 сар манай хүн амраад ялангуяа мейжер тэмцээнийг угаасаа үзээд тэгээд дотоод тэрний гал нь огшоод тэгээд бүр хүчтэй буцаж магадгүй шүү дээ. Тэгээд
Монголс руу буцах уу гэвэл ч тэ ер нь гадаад багууд бүгдээрээ бол Сензуг бол хүлээж авах бэлэн байгаа бах гэж бодож байна. Тэгэхээр бол Сензу бол гадаад багчсан амар сайн тоглох баг. Одоо нөгөө Монголоос гараад өөр гадаад баг руу орё гэхэлэр боломжтой юм биш үү? Тийм боломжтой. Хамгийн гол нь яг уу Монголстай гэрээтэй болохоор Монголоос худалдаж авна да. Одоо яг л спорт нөгөө тамирчнаа худалдаж авдаг шиг юм биш үү? Яг л тийм бол нэг юмгээд ямар нэгэн баг штэ Сензуг худалдаж авъя гэвэл ирээл тэгэл гэрээгээ мөнгөө төлжлээвэл тэгээд Сензуг худалдаж авч болно. Эсвэл тэгэл гэрээ гэвчтэй хоёр талаас цуцлах боломжтой. Тинчээ бол ерөөхдөө бол ямар гэрээ бичснээс шалтгаалаад тэгээд аль тал нь яг яах нь бас зарим хүмүүс ярилцж чаад наа зүгээр суулчхаа тий код гэрээгээ зүгээр дуусгачаа терминейт болгоё гэдэг бас хүмүүст байдаг. Хаяа бол баг тамирчин хоёр ярилцж байгаа тэгээд сул явуулждаг. Хаяа бол заавалчгүй бүр мэдгүй сая $2 2 сая $2 төлчээж явуулах боломж бол байгаа. Ямаа Сензуч гэсэн бас яг үндэл мейжер дуусны дараа буцаж ирчих боломж байгаа. Тэгэхээр ер нь бол бүтэн амьдрал өшөө урд нь баймж бол яасан ч гоё болно л доо. Одоо Гангагийн хувьд хамгийн сүүлд хийсэн стример ямар стример вэ? Сүүлд хийсэн тийм. Хамгийн сүүлд би бол тэр явсан. Thunder Peak World Championship гэдэг яг Монголд тоглож байсан бас тэр нэг тэмцээн байгаа. Тэндээс би бол өөрөө яг бүр Малта нисээд би зүгээр шүү дээ жоохон фан маягаар явж байсан хгүй. Яг анхны удаа яг манай тэр Пошин хамгийн том стример залуу эрхийг худалдаж аваагүйсэн болохоор би бүр заазны юм угаасаа зүгээр Малта яваад зүгээр амралт маргаар нэг те манай залуучуудад таарлалтгүй бол бас манай компани өөрөө Store Media маань Venom гэдэг Posh баг худалдаж авсан байхгүй. Тэгэхээр 8 багийн тэмцээнд 2 баг нь манай баг байсан баг. Тэгэхээр шүү дээ яасан ч гоё байна оо гэд би бас тэр Venom баг шүү дээ бас social media талаас бас нэг юм инфлюенсер талаас тусалдаг болохоор за 2 багийн дундуур тэгэл гоё chillax bay гэж бодоод явсан чинь тэнцээ очисон чи ягаад чи ингээд тэр зохион байгуулалттай уулзаад жаал юм ярьжсэн чи ер нь би энэ нэг өөрийнхөө ширээгээ тавиад би энэ яг танаа аренагаас стрим хийжүүл яах уу гэд. Тэгээд хэлдэ болохгүй гэд. Тэгстэй нөгөө талаас би биш тэ өөрийнхөө үзүүлэлт харуулад ер нь ингээ гэсэн чи гинт тэгэхээр болж дараад тэгээд бүр яг аренагаас яг Thunder Peak World Championship-ийг яг Posh хэлээр Twitch дээр яг тэр нэг стримлсэн 4 хоног. Тэгэхээр тийм нэг сүүлийн л бол стримнүүд манд тэгж л харагдсан. Тэгээд яг үндэ бол аренагаас стрим хийн гэдэг чинь яг өөрөө нэг юм хүн болгонд тохиолддог, таарладаг боломж бол биш байхгүй. Эсвэл Thunder Peak нь ч юм өөрөө ердөө л нэг ганц 2 хүн дуудан байж бүр мөнгө төлөн байж авчирдаг. Эсвэл бүр жинхэнэ дэлхийн топ төвшний нэг хүмүүсүүд бүр established өөрийнхөө нэр мөрнөө штэ мэддэг. Тийм хүмүүсүүдийг л тиймэрхүү газраас хийлгэх нь болохоос нэг ингээд зүгээр бас юугүй хүнийг бол хийлэхгүй. Тэгэхээр бас миний хувийн хувьд бол би бас жоохон өөрөө тэрэг хэрэг болсон байх. Тийм жоохон өөрөө бахархаад нэг тиймэрхүү юм бол жоохон болсон. Бас тэрүүгээр чинь угаасаа амар том яг дэлхийн яг од каструуд, стримерүүд эднэртэй танилцж байгаа юм чинь. Одоо ерөнхийдөө бол контр танилцдаг хүмүүст бол Anomaly, Furious гэдэг нэрүүд бол ерөнхийдөө бол хүмүүсүүдэд бол нэг хол биш байх. Arrow тийм хүмүүсүүдтэй л ерөнхийдөө хамт зэрэгцэн байж сууж хамт стримлж байгаа. Бас зэрэгцэн байж хамт танилцж явж байсан болохоор тэр бас нэг жижигхэн тэ нэг юм жижигхэн бас хувийн хувьд нэг жижигхэн гоё нэг юм санагдаад байна. Стример хийдэг болохоор Гангаа маань ерөөсөө намайг бараг ерөөсөө нэг зовоолгүй ярьлаа. Айгуу гоё нэг их асуулт асуугаал те ингээд өөрөө харин амар яриа болохоор сонир маягаар стрим асаагаал тэгэл тэгдэг болохоор тийм хүлээсэн. Айгуу гоё ярилцлага боллоо. Хоёулынгийнх нь бас цаг дуусж байна. Тэгээ гоё өөр хэлэх зүйл байна уу? Өөр хэлэх зүйл үү? Яг хамгийн гол юм бол би бинэ ер нь бол те хүмүүсүүдээ би бинэ өөрийгөө ч тэр өөр хүмүүсүүдээ ч тэр ерөөхдөө нэг зовоохгүй хүн шиг ялангуяа шүү дээ хайрлаарай л гэж хэлмээр байна. Ялангуяа төсвөл Сензугийн асуудлыг бодохоор ер нь бол тэр хаваар ингээд интернетээр явагдаж байгаа social медиаар явагдаж байгаа хувь хүнтэй ерөөхдөө харьцааны ерөөхдөө нэг тийм токсик үйлдэлүүд бол ерөөхдөө нэлээд харагдаж байгаа болохоор тэрнийг бол бид нар би бинэ чадхаараа өөрийгөө би бинэ ойлгоод чадхаараа нэг гоё байвал зүгээр юм болов. Тэгээд өөрийгөө ч гэсэн хайрал өөр хүмүүстэй ч хайрал юм таалагдахгүй бол
заавалжгүй хариулах шаардлагагүй шүү дээ. Юм таалахгүй бол зүгээр за би энд газар баймааргүй байна гэд эсвэл тэр стримийн унтраадаг ч юм уу эсвэл тэр өрөөнөөс гардаг ч юм уу тиймэрхүү боломжууд зөндөө амжаа. Биний хайрлаа. Тэгэл тиймэрхүү л амархан нэг жоохон амар сүртэй сонсож байгаа болож яг өнөөдөр бодлоо зүгээр айгу энгийн зүйл те хүн бол яг ингээд эргэн тойрондоо гоёор нөлөөлж чадахгүй маа гэхэд ядаж муухай зүйл битгий үсгээч те зүгээр л өнөөдөр өөрийнхөө асуудлыг энд нь ингээд заавал дэврэхгүйгээр нэг нэгэндээ хүндэтгэлтэй заавал хайрлах бас одоо юу гэдэг чи намайг хайрласангүй гэдэг инкээсээ илүү тэр нэг тухайн хүний орон зайг нь хүндэтгэж сурцгаая. Тийм шүү дээ. Тийм ерөнхийдөө амархан. Тэгээд яг хэлэхэд амархан хийхэд хэцүүч гэсэн 1000 дахин удаа давтаад байвал нэг ганц хоёр хүн илүү нэг анерингээс би бас жоохон сүлд жоохон токсик байна уу гэд өөрийгөө шинжээд тэгээд за чадхаараа игья гэд тиймэрхүү алдааг засах боломжтой. Тиймэрхүү загвараар байвал ерөнхийдөө бүгдэнд л гоё бах. Тэгээд эцсийн вариант хамгийн чухал нь бол баг өөр чинь хамгийн амар байна да амьдрал. Тий. За баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Сонирхолтой ярилцлага боллоо. За баяртай.